Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Гэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Омиг нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. За бид Эфес номоос суралцж байгаа. Эфес. Тэгээд нэг сонирхолтой юм харсан. За тэр бол юу гэхээр Монголоос нөгөө Турк руу аялал байдгийн байна. Тэр Турк руу аялдаг аяллаа нэг чухал хэсэг очдог газар нь бол Эфесийн задгаа театр буюу одоо бидний энэ тухайн үед байсан Эфес чуулганы тэр хотод очдөг юм байна. Тэгээ нэг манай монголчууд их зураг авуулдаг байдаг да, нэг юм грекийн задгаа театр. Тэр нь болохоор нөгөө Паулыг жигтэн чирч оруулж исэн жигтэн жоо түлхэн оруулж исэн тэр талбай юм байна. Тэгээд маш гоё тийм хотын үлдэгдэл бол байдгийн балгас гэж хэлэхэд хэцүү. Зүгээр л хүн амьдрахаа байгаад орхигдоод удсандаа л нурсан маягийн тийм гоё газар байдаг гэсэн. Тэгэл яг хоо бид Эфес номноос сурж байгаа те энэ 7 хоног. Тэгээд бид нар хүн учраас маш олон биднэрт мэдрэмжүүд байдаг те. Янз бүрийн сэтгэл хөдлөлүүд, мэдрэмжүүд тэр зүйлсүүдийг мэдэрдэг. Гэхдээ тэр мэдрэмжүүд нь бүх зүйл тэр мэдрэмжээр явна гэсэн үг биш те. Бид яг мэдэрдэг. Гэхдээ үлдэхгүй үгүй гэдэг бол бидний сонголтын асуудал байдаг. Тийм болохоор яг мэдрэмжийн талаар их бодлоо. Бид нар ер нь маш их зүйлсүүд мэдэрдэг. Бид нар зарим үед үнэхээр гонигтай болдог, зарим үед үнэхээр уур хүрдэг, зарим үед үнэхээр жаргалтай болдог те. Янз бүрийн мэдрэмжүүд биднэрт байдаг. Тэгээ энэ ч гэсэн бас бидний бүтээгдсэн бас нэг гайхалтай зүйлсүүдийн нэг онцлог те. Гэхдээ мэдрэмж бүхэн сайн биш, мэдрэмж бүхэн үйлдэгдэх албагүй байдаг те. Тэгэхээр бас өнөөдрийн үгийн цагаар ч гэсэн бид нэр үүн дээр төлөвшүүлэх сурах зүйлсүүд бас маш их байгаа гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бидний ярилцах зүйл бол их сонирхолтой гэж бол миний хувьд бол бодож байна. Жишээ нь миний амьдрал хамгийн сайн юм хийж өгсөн хүмүүс бол юу байсан? Эмчнэр. Ялангуяа гэмтлийн эмчнэр. Тэд нэр ингээд надад эмчилгээ үзүүлэх болгонд үнэхээр өвдөжсэн заяа бүр ингээд жичиртэл өвдөжсэн. Тэгтээ тэд нар миний амьдралд миний сэтгэлд хамгийн их талархаж явдаг. Мэдрэмж бол аймаар байсан ч гэсэн миний амьдралд хамгийн том хамгийн гайхалтай зүйлүүдийг хийж өгсөн хүмүүс гэж би бол боддог. Тэгэхээр өнөөдрийн үгийн цагтаа хамтаагаарай гэж бол та бүхнийг бол уриалж байна. За хамтдаа үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа эзнийг магтцгаая. Тэгээд та яг юу мэдэрж байгаагаас, ямар нөхцөлд байгаагаас үл хамааран эзний өмнө та ирээрээ, эзнийг магтан алдаршуулаарай. Түүний өмнө залбираарай гэж уриалж байна. Тэгээ хамтдаа магтцгаая. Цэвэр зүрхийг, цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж эзэн. Цэвэр зүрхийг, цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж эзэн. Эрен үеийнхэндээ таны царайг хахи зөвшөөрөж о Яаковын бурхан
царайг хахиг зөвшөөрөж оо Яаковын бурхан би зүрхэнэж өдөгсөдий аруун сонс минь даруй байлгаач хорамчтэй бозар бүхний нуран хайж бэнди дойзэн цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бэнийг хүсэж эзэн цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бэнийг хүсэж эзэн ирэн үеийнхэндээ таны царайг хахиг зөвшөөрөж оо Яаковын бурхан ирэн үеийнхэндээ таны царайг хахиг зөвшөөрөж оо Яаковын бурхан цэвэр бүхний танаас агуулж бэнийг хүсэж эзэн цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бэнийг хүсэж эзэн ирэн үеийнхэндээ таны царайг хахиг зөвшөөрөж оо Яаковын бурхан ирэн үеийнхэндээ таны царайг хахиг зөвшөөрөж оо Яаковын бурхан цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бэнийг хүсэж эзэн цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бэнийг хүсэж эзэн ирэн үеийнхэндээ таны царайг хахиг зөвшөөрөж оо Яаковын бурхан Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, бие махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. Өнөөдөр бид хамтдаа Эфес номын 4-р бүлгийн 26 дахь ишлэл. 4 сарын 26-ны өдөр би төрсөн байхгүй. За. Найзад Бурхан хүртэл чамд ингээд Эфес 4:26 бити ууралжээ гэд ингээд өгцөн байна гэд инээлж ирснийг би санаж байна. Тэгэхээр миний амьдралд нэг миний насан туршдаа тэмцэж ирсэн нэг одоо зүйл бол уур, их түргэн ууралдаг тийм байсан. Тэгээд Христэд итгээд тэр бол нэлээд их өөрчлөгдсөн гэж бодож байна. Тэгвэл бас Христэд итгээд эхний эдэн жил амьдарч явж байхдаа би нэг юм ойлгосон. Би зүгээр уураа өөр хэлбэрт оруулчих. Зүгээр ингээд өөр хэлбэрлөө оруулсан гэдэг. Тэрний үхээр
уурлахтаа ямар нэгэн үйлдэл гаргахгүй байх. Одоо чимээгүй болох. Дарах. Тэгээ урд нь чи уурлахаараа ингэжсэн шүү. Урд нь чи хүн гомдоож ирсэн шүү, охирож ирсэн шүү. Одоо ерөөсөө уурлах чамд уурлах эрх байхгүй гэд ингээд өөрийгөө барьцсан нэг 7-8 жилийн Христ итгэлийн амьдрал над байсан байлээ. Тэгээд ууралдгүй хүн байвал миний бодлоор эрүүл биш гэж би бодож байна. Уур бол маш их юм олон ийм түрүү манай хөтлөгчийн хэлсэн одоо энэ мэдрэмжийн ийм цуглуулга байгаа. Тэгээд нэг төрлийн одоо илэрдэг хэлбэр. Маш их олон мэдрэмж цуглараад бас нэг илэрдэг хэлбэр бол баярлах. Тэ? Байдаг ч тэ. Тэгвэл маш их олон мэдрэмж цуглаад тэгээд тесэрч гарч ирдэг нэг үзэгдэл бол ялчгүй уур байгаа. Энд ингэсэн юм. Уурлавч нүгэл бүү уйлд уур хилэн дээр чинь нар бүү жаргаг гэж хэлсэн байна. За тэгэхээр еврейчүүдийн одоо тоолоор бол нар жаргахаар дараагийн өдөр эхэлдэг байна. Тэгэхээр манайхны ойлгодог өглөө болоход шинэ өдөр эхэлдэг биш. Нар жаргахад шинэ өдөр эхэлдэг юм байна лээ. Тийм утгаараа юу гэхээр өнөөдөр хизээд дуусаад байна гэхээр нар жаргахад дуусаад байгаа байхгүй. Тэгэхээр надаа энэ тоолол энэ ойлголт илүү гоё санагддаг. Гэтэ яг ерөнхийдөө бол тэг цагт өдөр эхлээд байгаа л та тийм. Гэтэ бид ихэнхдээ унтчихдаг шүү дээ тэр үе. Уурлавч нүгэл бөөлд. Уурлахтаа нүгэл бөөлд уур хилэн дээрээ нар буу жаргаа гэдэг энэ ишл Паул бичгтээ уурлахыг хориглоогүй. Та нар ерөөч уурлаж болохгүй шүү. Та нар ер нь уурлах эрхч байхгүй шүү гэдэг гэж миний ингээд хаанасаа уншсан мэддэхгүй өөрийгөө бариад байгаа тэр үгийг ерөөсөө хэлээгүй. Та нар уурлавч хоёр зүйлийг хийх хэрэгтэй. Та нар уурлахыг чи одоо энэ дэлхий дээр байх үедээ байх юм шиг байна. Харин ууран дээрээ битээ нар жаргаа. Тэртээ тэргүй та нар маргааш уурлах те та нарт маргааш уурлах та нар уурлах асуудал та нарт маргааш уурлах хүмүүс байгаа. Тийм учраас өнөөдрийг өнөөдөртэй дуусгах энд нь дуусгах энэ нартаа жаргаа те гэж байна. Бас нэг зүйл нь юу гэж хэлэхээр нүгэл бүү үйлд гэж хэлж байна. Тэгэхээр уурлах нь нүгэл биш харин уураа хэтрүүлээд үйлдэх зарим нэг юм давар үйлдэлүүд нь нүгэл юм уу гэдэг асуулт гараад ирж байгаа байхгүй. Тэгэд би нэг одоо иргэний бүртгэлийн газар явж байгаад нэг ихнэр нөхөр хоёрыг харсан. Эхнэр нь нэг бичиг баримтуудыг л их замбрааг бол хадгалсан юм шиг байгаа. Тэгээд тэрнээсээ болоод тэр хоёр нэг юм нэлээд хэмжээний татврын асуудалтай болоод ингэсэн. Тэгэл эхлээд ингээд нөгөө эхнэр нь нөгөө нэг ингээд ер нь ингээд нөгөө улсын байцаагчийн яриаг сонсож байхдаа өөрийнх нь буруу ингээд болоод эхэлж байгааг мэдээд нөгөө өөрийгөө өмөрөөр эхэлсэн чинь нөгөө нэг улсын бүртгэлийн за гэдэг нөгөө эмэгтэйгийнхэн талд ингээд айгүй их ингээд ингэсэн чинь ер нь бол эмэгтэй жоохон өөрийгөө өмөрө хотлоо ярьж байгаа тодорхой болсон. За ингээд сүүлдээ бүр ингээд ингэсэн юм биш үү гэдэг ингээд ирсэн чинь чив чимээгөө ижсэн нөхөр нь маш их уурлсан. Чи ер нь дугай. Яг одоо дугай. Одоо би ярина. Чи яагаад ингэж гэсэн. За миний дүү ийм байна. За би ууралсан байна. За тэгтээ бид анхаарал сонс. Ийм юм болсон ингээд бүгдийг нэрсэн чи тэр хүн нөгөө төрийн албаны ажилтныг сонссон. За ер нь бол ойлгочлаа хаа гэдгсэн. Тэр төрийн албаны ажилтнанд нэг сайн чанар байсан мэхээр тэр эмэгтэйрээс уурлаг байхгүй. Ихчээ та ер нь түрүүнээс хойш одоо яагаад миний цагийг алдуулаад гэдэг ч юм уу те. Тийм ярьж болохоос нэг гэтэл тэр тэгээгүй ах ч гэсэн ингээ уурлаад байсан ч гэсэн ерөнхийдөө юм буруугаар эргэж яагаад уурлж ирсэн болохоос ихнэрийгээ тэнийг амтан гэдэг ч юм уу одоо юу ч юм уу дэ инглээ өөрийгөө өмөрлөө инглээ тэглээ гэсэн тийм байгаар уурлаа. Тэгэд хамгийн гоё хэсэг нь заяа. Гарангуут алина түнкөө гэсэн гараас нь хөтлөөд зам гарч ирсэн байхгүй юу. За тэр бол хамгийн гоё хэсэг. Тэгтэл ахын алхаа бол нөгөө нэг ууралсан хിവэрэл байсан. Тэгээ тэр гэр бол хичнээн тэр уур ингээд олон нийтийн газар ингээд тесэрч гарч ирсэн боловч тэр гэр бол нэг том асуудлаа шийдээд бас хичнээн ууралсан ч гэсэн өөрт нь хайртай өөрийнх нь төлөө өөрлөө дайрдгүү те тэгээд асуудал руугаа анхаарлаа хандуулж чаддаг тийм одоо нөхөртэй нэгэн хичээг би бол бас тэр өдөр харсан байна. Уурлахыг бол хориглоогүй. Гэхдээ энэ уурлахтаа удаан гэдэг үг байдаг байхгүй юу? Бидний бурхны талаар. Тэгээ би энэ 2 дугаар Самуэлийн 6-гийн 6 дугаар ишлэлийг уншаад бол харин маш их зочирдож ирсэн нь юу гэхээр Узия гэдэг нэг хүнд бурхан уурлал тэр хүн шууд өгсөн.
За энэ бол ямар үйл явдал болсон бэхээр Давид хаан одоо Бурхны авдрыг Иерусалимд авчирч байгаа үед өхөр тэрэгэн дээр ачаад өхөр тэрэгэн дээр ачих ёсгүй. Яагаад гэвэл тэрийг Лев овог аймгийнхан гар дээрээ авч явах хэрэгтэй байхгүй. Харин тэд нөгөө Саулын үед Бурхны авдрыг олзлуулсныхаа дараа Филистинчүүд нөгөө Бурхны авдрыг яаж авч явдгийг мэдэхгүй юм чинь судар тэдэнд байхгүй. Бурхны хууль тэдэнд байхгүй юм чинь Израильчуудад ямар ч гэсэн буцааж өгөхдөө зүгээр тугалтай үнэтэй тийм өхрөн дээр очсон байхгүй. Тэгээд нөгөө нэг Бурхан өөрөө залаад аваад ирсэн болохоос биш тугалтай өхөр одоо үнэ ухаантай учраас эсвэл ингээд зөөх ёстой ингээд яг зөв арга барил нь учраас Израилийн нутагт Бурхны авдрыг буцаагаад аваад ирсэн юм биш. Харин Давид энэ өхөртэй юм дээр зөөх юм бах таа гэж бодоод ягаад гэвэл авдар Шилод байрлаад удсан Йошуагийн шүүгчдийн үеэс. Тийм болохоор яаж зөөдөг талаар нь ч бас нэг яриаггүй зөөгөөгүй ч юм шиг байна. Тэгээд ингээд зөөжсэн чинь донслоод авдар ингээд унах гад ингээд далисан одоо ингээд юм ачиж явж үтсэн бол тэгэж шүү дээ. Тэгсэн чинь Узия гэдэг хүн очиод Бурхны авдрыг хүрсэн баг. Ямар овг аймгийн ямар хүмч байлаа сайн санах байна. Тэгээд хөрөн гутал Бурхан ууралсан гэж. Авдар унах гэжсэн шүү дээ. Тэгээд Узия дүшлээ. Яагаад ингээд Узия ингээд Бурхан алж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж магадгүй. Гэтэл нэгдүгürt бол Бурханд хүний тусламж хэрэггүй. Тэр авдар хэрэг унж байгаа дайсанд олзлогдохыг Бурхан зөвшөөрсөн. Тэгээд дайснаас яаж авчрахаа Бурхан мэдчихсэн бол тэр авдар унах, тэр авдрыг яах вэ ийхээ гэдэг нь Бурханы гарт байгаа гэдэгт Бурханд итгэдэг хүмүүс эцсээ хүртэл нүдэндээ биш Бурханы үгэнд илүү итгэх нь чухал байсан баг. Узиягийн гимнүгэл тийм байсан гэж бод. За тэгээд дараагийнх нь одоо ингээд ууралж байгаа тохиолдол жишээ нөгөө Иесусийн Иерусалим хотын сүмийг одоо цэвэрлдэг гэсэн үг байж болно те. Тэгэхээр энэ дээр Паул харин Эфес 4-р бүлэг дээр юуны талаар ярьж инхээр уур хилэнгээ хэрхэн зөв удирдах талаар яриад байгаа байхгүй. Уур хилэн өөрөө нүгэл биш юм байна. Гэхдээ уур гэдэг үг тохиж ийн үгүй би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ одоо үйл хөдлөл бол өөрөө нүгэл биш. Харин уур хилэн тэ үедээ та юу хийж байгаа вэ гэдэг чинь магадгүй уур хилэнг нүгэл болох магадгүй. Бурхан хүртэл одоо би ингээд үзэн ядав уурлав те эзний уур хилэн одоо тэдний эсрэг хөдөлж гэдэг ч юм уу өгөөд бол Библиэлд байгаа даа. Гэтэ яг тэгж орчуулж гинөө эсвэл яг тийм тэгж ойлгохдохоор байгаа учраас тэр үг хэрэглэснэ гэдгийг бас мэдэхгүй байгаа. Бид нар ч одоо Бурханы уурыг хөргөнч гэж одоо юу бахаа. Бурхан нэг уурлаагүй ингээд өвдгөр авчихсан чи бид нар нэг юм хийгээд Бурхантай тэнгэрт ингээд имзэглээд урам нь хуураад бидэрт уурлаад ч юм тийм юм гэж эхлэл төгсгөлийг бүхнийг хяндаг те үрд мөнхийн хязгааргүй нэгэнд бол тийм сэтгэл хөдлөл байхгүй гэж бодож байна. Бурханд одоо бид нар сюрприз барих боломжгүй те. Тэгэхээр Бурханыг бас юу гэсэн үг нэг уурлаж одоо франктах боломжгүй гэсэн үг шүү дээ бид нар. Тэгэхээр гэвч нүгэл бүвэл уур нүгэл рүү биднийг хөтэлдэг. Уур ерөнхийдөө доромжлох, өшөө авах, үзэн ядах болоод эхлэхээр энэ бол бүр нүгэл болж байгаа. Бас нэг зүйл нь юу гэхээр уурыг хадгалахыг хүсэх нь өөрөө нүгэл байгаа. Та уурлж болно. Тэгэнгүүт за сая би арай төрөгдлээ. Сая би тийм үг хэлэх ёсгүй байсан. Сая бидний одоо хүндсэн сэдв саяны миний уурлсан шалтгаантай ямар ч хамаагүй байсан. Энэ бол миний үгийн алдаа боллоо гэдэг чинь. Энэ уур ингээд гарсан шалтгаанаа биш. Уурнаас болоод гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх нь бас маш чухал юм. Үнц юм яваад байгаа байхгүй. Тэгээд Бурхан бол хэлж штэ. Уураа хадгалж битгий оноо л гэж хэлж байна. Өнөөдрийн шархыг маргааш өглөө авч битгийсээрээ. Өнөөдрийг таныг шархлуулж байгаа энэ шархыг шүнжэнгөө авч хоноод өөртөлж хоноод одоо тэ авч хоноод хадгалж хоноод өглөө тэрнтэйгээ битгийсээр л дээ. Яг гэвэл маргааш өглөө чинь Бурхан ингээд өглөөнөөс хаваад орой хүртэл танд бэлдсэн ивэл юу маш их олон зүйлүүд байгаа ш. Тэр бүхнийг өнөөдөр энэ тайвшрахгүй байгаа байдал үзэн ядал энэ уураа өргөжлүүлэхээр шийдсэн шийдвэрээс болоод тэр бүхнээс татгалж байгаа юм. Бид хүмүүст би одоогоор хүнтэй ярмааргүй байх гэж хэлж болно те. Нэг хашин шагийн ахаа би уцаар ярих тараматай гэдэг шиг те. Тэгтэл Бурханд бид нар тэгж хандж болохгүй шүү. Яг гэвэл Бурхан биднэрт өгөхийг хүссэн зүйл ямар их байна гэсэн чинь бид нар ямар их одоо аюулж байна. Алдаа гаргаж байна. Энэ нь бол чухал байхгүй.
Тэгэхээр энэ уурыг хадгалахаар шийднэ гэдэг бол зэвүүцэл болон зэвүүцэл зүрх хатуур болон зүрх хатуурсан хүн харилцаануудаа эвдэж эхлэн тэгээд ууралсан үедээ битгий одоо нүгэл үүл гэж хэлсэн бурхны энэ үг сургаалыг бид нар ойлгоогүйсээ болж уурлах ёстой юм байна. Би ямар санваартай юм уу? Би ямар гигэнтэй юм уу? Би ч хүн, би бурхан биш эднэр гэж уурлах шалтгаануудаа хүмүүс янз бүр хэлэхдээ үгийн алдаа их гаргаж байна. Уур гэдэг энэ сэтгэл хөдлөлийг бурхан бол шууд Библиэлд хориглож бичээгүй боловч уур бол дохио болохоос шийдвэр биш. Уур бол ямар нэгэн зүйл тодорхой хэмжээгээр те хүний амьдралд бас байх цагаас хэтэрсэн гэдгийг сануулж байгаа ийм сэтгэл хөдлөл болохоос ш энэ нь ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаараа одоо шийдээрээ уурлаа ингээд зохилт өгөөрөө те хариуг нь бариараа гэдэг гэсэн тийм уруу датлахуудад автах шалтгаан бол биш аа. Өнөөдрийн гомдол маргаашийн хүүтэн хүндий харилцаа бас Христийн бидэд өгөхийг хүсэн зүйлүүдээс татгалзах байдал бас бидний өнөөдрийг хүртэл хичээж амьдарч ирсэн ариун амьдралыг өгөөсгөх болчих юм бол харамсалтай. Тиймээс бид бол өнөөдөр бол нүглийн бод биш. Бид бол уурын бод биш. Харин бид Христийн удирдлагын дотор амьдарч байдаг те. Өөрсдөө хянаж чаддаг, бидний юу хийх ёстойг дотроос яддаг ариун сүнстэй хүмүүс гэдгийг бол санахыг хүсэж байна. Нар жарахад хоёрхан цаг дутуу гэж би одоо хэллээ гэж бодъё те. Тэгэх юм бол танд одоо өнөөдрийн гимнүглийг шийдэж чадах. Хэрвээ та шийдэх юм бол танд хүч чадал, урам зориг, танд одоо энерлиг хөдөлгөх бурхан тантай хамт байгаа шүү. Та уурыг ялахд хэцүү байж болох боловч бурханд ялахгүй зүйл гэж нэг ч байхгүй гэдгийг санаасай гэж хүсэж байна. Бид өнөөдрийн үгийн цагаараа Эфес 4:26 уурлавч нүгэл бүү
уур хилэн дээр чинь нар бүүж аргаг гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээ дөрөв хэлсэнчлэн бид нар хүн учраас маш олон мэдрэмжүүдийг мэдэрдэг. Бурхан угаасаа ингэж бүтээсэн байна те. Тэгэхээр биднэрт янз бүрийн мэдрэмжүүд төрөх болно. Бид нар ууралмаар санагдах болно, баярламаар санагдах болно. Гэхдээ эдгээр бүхэл зүйлсүүдийг яаж зохицуулах ёстой юм бэ гэхээр бид нар сул дорой учраас биднэрт бурхан хэрэгтэй байгаа шүү дээ. Эдгээр зүйлсүүдэд бурхан хэрэгтэй байдаг. Тэгээд пастор хэлснээр биднэрт ариун сүнс байдаг, бурханы хүч чадал байдаг учраас тэдгээр зүйлсүүдээ бурханаар удирдуулах, бурханаар сургагдах хэрэгтэй байгаа. Тэгэхээр ууралж болохгүй гэж юусоо хэлээгүй. Ууралж болно. Гэхдээ тэр нь нүгэл бууладаг л гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг бас сайн өнөглөөл ойлгож авлаа. Тэгээд бидэнд шинэ өглөө ирж байгаа, өглөө нар мандж байгаа. Тийм болохоор одоо уур хилэн тэдгээр зүйлс дээрээ дахиад хяналт тавих, дахиад энийгээ сайжруулах бидэнд дахиад нэг боломж ирж байна те. Дахин нэг боломж ирж байгаа учраас энэ боломжийг ашиглаад илүү эзэн дотор суралцаад илүү төвчээртэй төвчээрд суралцах тэр зүйлсүүдийг сурч авлаа. Нэг цэргийн жанжин хэлсэн санагдаж байна. Та уурандаа шийдвэр гаргаад энэ тулааныг хийгээд байгаа юм биш үү гэсэн чи. Үгүй. Энэ тулааныг надтай хамт хийж байгаа цэрэг болгон энэ шалтгаанаас бол дахин уурлаасаа гэж хүсээгүй учраас хамтдаа энэ асуудлыг шийдэж байна гэж бол хэлсэн байна. Тэгэхээр бид нар үргэлжлүүлэн уурлахаар шийдэх шийдвэрийг битгий гаргаарай гэж бол түрүүн одоо номлол дээр бол хэлсэн. Тэгээд бид уурлсан ч төр зогсох залбир хариу үйлдэл үзүүлэхээс өмнө одоо тухайн байрлалыг тодорхой хугацаагаар орхих гэх мэт янз бүрийн лалхмууд байна шүү дээ За яг одоо би ярилцахад бэлэн биш байх гэж хүн хэлэх юм бол тэр хүндэтгэж сурах хэрэгтэй. Одоо би ингээ хосуудыг ингээ харж ийн л та. Залуусууд гарч ийн. За би тэр ганцаараа юм байна. Би бол чамд гайвуулаад байна үү те. Би бол ингээд энэ үү те гэдэг ингээ бүр ингээ хэрүүл нэхэд ингээ тэгээд зүйлдээ 2 цагийн дараа тэр хоёр асуудал нь өндөрсөн тохоо яасан чи нөгөө тэгж ирүүдзээр гадах болцсон байгаа. Уг нь бол нөгөөх нь зогсох гэдэг штэ. Зогсох гэдэг байгаа байхгүй. Тэгтэн ингээ бүр ингээ шал өөр байдал руу түлхсээр байгаа боломж хаад өөрийгөө хамгаалах системийн довтлогоо олж хувираад тэгээд зогцсон байгаа байхгүй. Тэгээд манад өвд одлоо модлоо гэдэг ингээд ирсэн чинь би ингээ байж ирсэн. Би түрүүн ер нь харсан л да чи тэгээд орчихгүй яасан гэдгсэн чинь. Тухайлбал. Ганцаараа байя гэх юм бол ганцаараа гин орхиж үз. Дандаа ганцаараа байх гэж тухтаад байвал харин яагаад тухтаад байгааг нь мөрдөөд үз. Гэхдээ нэг л юм байна. Уурыг битгий удаан хатгал бурхан дургүй гэдэг юм аа. Бурхан биднэрт уурлал уурлаа шүү дээ. Гэтэл бурхан уурлахтаа удаан өршөөхтэй түргэн шүү дээ. Ингээ бүгдээ хамтаа залбирхын юм өөрсдийнхөө талаар бодъё. Би үе хүмүүстэй нийлж бүр ярьж хамтдаа үзэн яддаг урт хугацааны хорсол занал бидэрт байдаг юм биш үстэй. Бүр ингээд уурлах дээр үзэн ядах дээр нэгддэг юм биш үстэй. Энэ бол маш том гэмнүгэл тооцогддог. Энэ бол өөртөө одоо тавьж байгаа өөрөө гიშгэхээр шийдэж байгаа мин л гэсэн үг. Нэг цаг дэлбэрнэ. Гэхдээ нөгөө ярианы сэдв болсон хүнийг хохироож биш өөрийг чинь хохироож дэлбэрэх тийм одоо буруу шийдвэр, буруу хадгаламж байна гэж бол хэлмээр байна. Ингээд бүгдээр хамт залбирая. Эцэг бурхан минь таны өмнө залбирэн гуйж байна. Та өөрийн цорын гац хайртай хүү бидэнд илгээж та биднийг уур монхоглол одоо тэгээд зөв бус байдал бас өнөөдөр бидний амьдралыг та ямар нэгэн боолчлол бас ямар нэгэн буруу зүйлийг хадгалах буруу зүйлд хүлэгдэх гэх мэт зүйлүүдээс аврахын тулд цорын гац хайртай хүүгээ бидний төлөө өгсөн. Есүс дагалмаа дээр хадагдан алдагдаж бидний бүхий л гэмнүглийг уучлсан. Тэр хэнийг аварж байгаагаа мэдчихсэн. Харин тийм учраас бид ч гэсэн хэн бидний төлөө ямар их уур хилэнг дэвчиж оронд нь өршөөл болгон хувирахын тулд тусаа урсгаж зовлон эдэлсэн бэ гэдгийг санаж явахыг хүсэж байна. Бидний уурлах шалтгаан нь магадгүй удаан хугацааны зовлон байж болох боловч бидний уурлуулж байгаа бүхий шалтгаануудыг ялан дийлэх хүч чадал нь Христ Есүсийн дотор бидний дотор оршигч ариун сүнсний удирдамж зөвлөмж гэдгийг бид ойлгож түүний удирдамжийн дагуу амьдардаг байхад бидэнд туслаач гэж насгууж байна. Бурхан минь хамт байж өгөөч. Миний амьдралд ямар нэгэн уур хилэн байх ёстой бол тэр нь таны зөв бус байдлын эсрэг таны уур хилэн л байх болтугай.
Тэгээд бидэнд л уурлахын оронд хайрлаж хүүгээ илгээсэн тань талархан Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.